Хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын их хурлын гишүүн П. Сайн Зориг нарын 7 гишүүнээс 2026 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Улсын их хурлд өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн тухай хууль нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн хэлцэх эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хорооны 2026 оны 6 сарын 2-ны өдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Хууль санаачлагч захиргааны хэмжээний акт батлах эрхийг тухайн байгууллагын дотоод бүтцийн нэгжид олохыг хориглох эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулсан бөгөөд хууль санаачлагч хуулийн төсөл батлагдсанаар иргэн хуулийн этгээд болон төрийн байгууллагад нэмэлт зардал үүсэхгүй гэж үзсэн байна. Уг төслийг www.cig.parliament.cg-ийн цахим сайтад байршуулж иргэд олон нийтийн саналыг авч байгаа болно. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлцэх үед Улсын их хурлын гишүүн Номин Чимэг хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаа боловч хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулахгүйгээр Монгол Улсын их хурлын тухай хуулийн 22-ийн 5 дахь хэсэгт өөрчлөлт оруулах замаар уг асуудлыг зохицуулах боломжтой байсан хэсэг талаар мөн байнгын хороодын журам батлах эрхийг Улсын их хурл шийдвэрлэхдээ зарим зохицуултыг орхитуулсан эсэх талаар Улсын их хурлын гишүүн Д. Цогтбаатар хууль тогтоомжийн тухай хуулийн төслөөр журмыг цэгцлэх бодлогыг дэмжиж байгаа боловч зарим байгууллагын эрх хэмжээнд батлагдах ёстой журмыг холбогдох дээд чатны байгууллагууд шилжүүлж байгаа хэсэг талаар тус асуулт асууж хариулт авсан болно. Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35-ын 11 дахь хэсэгт заасны дагуу санал хураалт явуулахад хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлцхийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олох буюу 55%-аар дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Улсын их хурлын эрхэм гишүүдээ хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын их хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай нийтийн албан нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай авилгын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын их хурлын хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай нийгмийн даатгалын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлцэх хэсгийг хэлцүүлгийг явуулсан талаарх Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг хэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.